За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 11 сарын 18-ны өдөр байна. Гитлэл номны 11, 12, 13 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За хамтдаа 11-р бүлгээс эхлээд уншийе. Мөнхийн эзэн Мойсед хандаж хэлсэн нь Египтийн хаан болон түүний ард түмэнд би бас нэг гамшиг учруулна. Үүний дараа та нарыг явуулахыг хаан зөвшөөрөхөр барахгүй, бүр өөрөө нутгаасаа үлдэн хөөж явуулах болно. Харин одоо чи Израильчуудад энэ үгийг хэлсэгүй. Одооноос эхлэн Израиль эр хүн бүр айл хөршийнхөн Египт ирээс эмэгтэй хүн бүр айл хөршийнхөн Египт эмэгтэйгээс алт мөнгөн үнэт эдлийг нь гуйж авах хэрэгтэй гэв. Мөнхийн эзний хүчээр Египтүүд Израильчуудад ихэд талтай хандах болжээ. Дүүгээр ч барахгүй Мойсе нь Египтийн эзэн хаан ноёд түшмэд ард түмнийхэн дунд буюу өөрөөр хэлбэл Египт орон даяар авгай их хүн болон алдаршсан байлаа. Мойсе Египтийн хаанд хэлэхдээ мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Шүн дундын үед би Египт орныг дайран гарна. Тийхүү явхад минь Египт айл бүрийн анхны хүү, мал бүрийн анхны эртүл үхэн. Египтийн эзэн хааны ширээг залгамжлан авах хааны хүүгээс ахуулаад гурил тээрэмдэгч боол бүсгийн анхны хүү, мал сүргийн анхны эр түл бүхэн үүнд өртөх болно. Тэгэхэд Египт орон даяар урд өмнө хизээч байгаагүй, хойно хожим хизээч бий болохгүй, асар их уйлаан, орилон, уй гашуу бий болно. Харин тэр үед Израилийн хүн ард мал сүрэг амар тайван байж нохоонч гаслахгүй. Тийхүү та нар мөнхийн эзэн Египтүүдийг Израильчуудаас хэр зэрэг ялгаатай үзэж байгааг нь харах болно. Үүний дараа таны бүх ноёд түшмэд миний өмнө өвдөг сөгдөн байж та эндээс явна уу? Дагуулад явах хүмүүсээ бүгдийг нь аваад эндээс гараач хэмээн гуйх болно. Тэгэхдээ л би Египтийг орхиж явна гэд хааны ордноос гарахдаа тэр асар их хилэгнэж байлаа. Мөнхийн эзэн урд нь Мойсед хэлэхдээ би Египт оронд хүч чадлаа олон удаа харуулan гайхуулах ёстой учраас эзэн хаан нь чиний үгийг сонсохоос удаа дараа татгалзах болно гэсэн ажээ. Тиймээс ч Мойсе Аарон хоёр Египтийн хааны өмнө тэр бүх гайхамшгүүдийг хийж харуулсан боловч мөнхийн эзэн Египтийн эзэн хааны сэтгэл зүрхийг улам хатуу болгосон учраас Израильчуудыг чөлөөлөн явуулахаас тэр татгалцсаар байв. За 12 дугаар бүлгийг үргэлжлүүлэн уншийе. Мойсе Аарон хоёрыг Египтэд байхад нь мөнхийн эзэн хэлсэн нь энэ сараас эхлэн Израильчууд та нар он тооллыг шинээр эхлэн тоолсгоо. Энэ сарыг 1-р оны 1-р сар хэмээн тоолох хэрэгтэй. Та хоёр Израилийн бүх ард түмэнд энэ үгийг дамжуулах ёстой. Үүнд энэ сарын 10-ны өдөр айл өрөх бүр нэг төлөг шилж авах хэрэгтэй. Хэрв нэг айл бүтэн малын мах идэж барахгүй цөөхөн ам бүлтэй бол хөрш айлтайгаа хуваан идэхээр тохиролцож болно. Хүн бүр идэж чадахынхаа хэрээр тооцоолон малаа шилж авах ёстой. Тийхүү хон юм уу ямаан сүргээс ямар ч өөс ивгүй нэг настай эр төлөг шилж аваад авсан тэр төлгөө энэ сарын 14 хүртэл уйж байгаад нар жаргахын үед Израиль айл бүр нядлах хэрэгтэй. Улмаар мах идэх гэж байгаа айл өрөх бүр нядалсан малынхаа цуснаас аваад үүднийхээ 2 хатавч болон тодхон дээр түрхэх хэрэгтэй. Нядалсан малын махыг задгай гал дээр шараад хоол амтлагч халуун ногоо болон эсгээгүй талхтай холин тэр шөндөө идэх ёстой. Махыг чанаж юм уу түүхийгээр нь идэж болохгүй. Харин толгой, шиир, дотор мах бүгдийг нь шарж идэх хэрэгтэй. Нядалсан малын махыг өглөө гэхэд идэж дуусгах ёстой.
Хэрвээ мах үлдсэн бол шатааж арилгах ёстой. Тэгэхдээ та нар гэрээсээ хизээгүй гараад явхад бэлэн байдалд хооллох хэрэгтэй болно. Дээлээ бүсэлж шаахаагаа өмсөөд таягаа гартаа барьсан байх ёстой. Хоолыг маш түргэн идэж дуусгахтун. Тэр бол мөнхийн эзний тогтоож өгсөн дээгүүр өнгөрөх гэдэг нэртэй зоог болно. Яагаад гэвэл яг тэр үеэр шүн дунд би Египт нутгаараа дайран өнгөрөхдөө Египт айлын анхны хүү бүрийг малын анхны эр төл болгоныг хөнөөн Египтийн бурхтыг залхаан цээрлүүлэх юм. Би бол мөнхийн эзэн болоо. Та нарын гэрийн үүдэн дээр төрөхсөн цус дотор нь хэн байгааг гэрчлэх болно. Хэрвээ би айлын үүдэн дээрх цусыг харвал гэм хор хүргэлгүй дээгүр нь яваад өнгөрнө. Тийхүү Египт нутгийг би нам цохон дайрч өнгөрөхөд тэрхүү гайгамшиг та нарын хэндэн ч тусан хор хохирол авчрахгүй. Энэ өдрийг та нар дурсгалт өдөр болгон мөнхийн эзэн надад зориулсан их баяр ёслолын өдөр болгон тэмдэглэж байгтун. Тийхүү үр сад чинь үүнийг үеийн үед уламжлал болгон тэмдэглэж байх болно. Энэ бол миний тогтоосон хууль юм. Түүнээс хойш бүтэн 7 хоногийн турш Израильчууд та нар эсгээгүй талах идэж байгтун. Тэр 7 хоногийнхон эхний өдөр талхны ямар нэгэн хөрөнгө байвал гэрээсээ гаргаж хайсан байх ёстой. Тэр 7 хоногтоо хэн нэг нь хөрөнгөөр эсгсэн юм идвэл түүнийг Израильчуудаас тусгаарлан өөрсдийн хүн биш болсонд тооцгоо. Үүнээс гадна тэр 7 хоногийнхон эхний өдөр та нар намайг хүндэтгэхээр хуран чуулгад. Тэр 7 хоногийнхоо хамгийн сүүлийн өдөр намайг хүндэтгэхээр бас дахин хуран чуулсгоо. Тэр өдрүүдэд ямар нэгэн ажил хийж үл болно. Харин идэх хоолоо бэлтгэж болох юм. Та нар эсгээгүй талхны баярыг тогтмол тэмдэглэж байгтун. Учир нь гэвэл чухам тэр өдрөл би Израилийн бүх овгийг Египт нутгаас чөлөөлөн гаргасан билээ. Тийм учраас тэр өдрийг үр садчин үеийн үед уламжлан тэмдэглэж байх ёстой. Энэ бол миний тогтоосон хууль юм. Тийхүү та нар жил бүрийн 1-р сарын 14-ний оройноос 21-ний орой хүртэл эсгээгүй талах идэж байгтун. Бүтэн 7 хоногийн турш ямар ч айл талах эсгэх хөрөнгө гэртээ байлгаж болохгүй. Хэрв хэн нэгэн нь тэр 7 хоногтоо хөрөнгөөр эсгэж хийсэн зүйл идвэл тэр хүнийг Израильчуудаас тусгаарлан өөрсдийн хүн биш болсонд тооцгоо. Үүнчлэн та нарын дунд суурьшсан харийн хүн хөрөнгөөр эсгэж хийсэн зүйл идвэл мөн адил байх болно. Тэр 7 хоногт хөрөнгөөр эсгэж хийсэн зүйл идэж болохгүй гэдгийг хааж амьдэрсэн санаж даган мөрдөж явсгой гэжээ. Тиймээс Мойсе Израилийн бүх овгийн ахлагч нарыг цуглуулад хэлсэн нь айл өрх бүрийн тоогоор нэг төлөг шилж аваад дээгүр өнгөрөх баяраа нядалсгоо. Улмаараа төлөгний цус хийсэн савнд балуун модны мөчөр дүрээд тэрхүү цустай модоор гэрийнхэн үүдний тотог болон хатавчинд тэмдэг тавьцгаахтун. Өглөө болтол хэн нэг нь гэрээсээ гарч үл болно. Тэр үед мөнхийн эзэн Египтийн дээгүүрээ явж өнгөрөхдөө Египтүүдийг хөнөөх болно. Харин та нарын гэрийн үүдний тотог болон хатавчинд нялсан цусыг тэр харахтаа дотор нь байгаа хүнийг үл хөндөм гэрийн чин дээгүүр өнгөрөх учраас хүний амийг хөнөөгч ёр бусын элчийг тийш нь оруулахгүй. Энэхүү ёслолыг өөрсдөө та нар болон өр хүүхдүүд чинь үеийн үед заавал тэмдэглэн өнгөрүүлж байх хэрэгтэй. Мөнхийн эзэн амласан үгээ биелүүлэн та нарт өгсөн тэр нутагт ороод сууршихтаач энэхүү баяр ёслолыг та нар тогтмол тэмдэглэж байх хэрэгтэй. Үр сад чинь үүнийг хараад энэ баяр ямар утга учиртай юм бэ гэж асуухт нь энэ бол бидний дээгүүр мөнхийн эзэн өнгөрөх үед өргөсөн золиос юм. Бидний Египтэд байхад мөнхийн эзэн тэр нутгаар явж өнгөрөхдөө олон Египтүүдийг хөнөөсөн боловч Израильчууд бидний гэрийн дээгүүр огт хөнөөлгүй өнгөрөн гарсан билээ гэж та нар хэлээрэй гэв.
Үүнийг сонсоод тэнд цугласан бүхэн толгой гудаа мэхэж мөнхийн эзнийг хүндэлцгээв. Улмаар тэд Мойсе Аарон нарт тушааж хэлсэн мөнхийн эзний өв бүрийг ёсчлон дагцгаалаа. Шүн дунд мөнхийн эзэн Египт айл бүрийн анхны хүүг хөнөв. Ширээндээ залрах эзэн хааны анхны хүү. Шоронд суугаа хоригдол хүний анхны хүүгийн аль нь ч ялгаагүй нас барж мал сүргийн анхны эр төл болгон өглөө. Тэр шин Египтийн хаан болон түүний ноёд түшмэд хүн ард бүгд орноосоо босчээ. Учир нь гэвэл тэнд үхэл үзээгүй айл өрөх гэж нэгч байхгүй байсан болохоор Египт даяар асар их уйлаан орилон уугашуу болов. Тэр шөндөө Египтийн эзэн хаан Мойсе Аарон хоёрыг дуудан ирүүлээд "За одоо та нар хурдан эндээс зайлагтав. Та хоёр ч гэсэн Израильчууд ч гэсэн бүгд эндээс бүр мөсөн явцгаахт. Хэлсэн ёсоороо тэр мөнхийн эзэндээ хүндэлцгээ. Хүссэн ёсоороо мал сүргээ дагуулад далд орцгоо. Харин мөнхийн эзнээсээ надад ёроол гуйж өгсгүй" гэв. Египтүүд тэднийг шахаж шавдуулан нутгаасаа зайлуулахын түүс болж "Та нар хурдан зайлахгүй бол чинь бид хярж дуусах нь байна" гэцгээжээ. Тиймээс Израильчууд хөрөнгө хийлгүй зуурсан гурилаа эсхээс нь өмнө аваад гурил зуурдаг төмпөнгөө нөмрөг хувцсандаа боогоод үүрэн отцгоосон байна. Израильчууд Мойсегийн хэлсний дагуу айл хөршийнхэн Египтүүдээс алт мөнгөн эдлэл хувцас хүнрээг нь гуйжээ. Мөнхийн эзний хүчээр Египтүүд тэдэнд талтай болсон учраас гуйсан бүхнийг нь цааргалалгүй өглөө. Тиймээс Израильчууд Египтийн ээж баялгийг цөлмөж аваад явцгаав. Израильчууд Египтийн Рамсес хотоос гараад Сүхэт хотод иржээ. Энэ нь эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна 600 мянган эрчүүдийн явган цуваа байлаа. Түүнээс гадна өөр олон үндэстнүүд болон асар олон мал сүрэг хамт явалцж байв. Египтээс авч гарсан хөрөнгө хийлгүй зуурсан гурилаараа тэд талах барин эдцгэж. Тэд Египтээс өтөр түргэн хөөгдсөн учраас гурил эсгэх аргагүй байсан бөгөөд тэдэнд хоол бэлтгэх цагч байсангүй. Израилийн ард түмэн ийхүү 430 жилийн турш амьдарсан Египт нутгийг орхин гарчээ. Яг 430 жилийн дараа тэр шөнө нь мөнхийн эзэн ийхүү Израилийн бүх овгийг Египтээс гаргаж өглөө. Тэр шөнө мөнхийн эзэн тэднийг Египт нутгаас дагуулan гаргахдаа өөрөө байнга харж хамгаалсаар байсан болохоор түүнээс хойш Израильчууд үеийн үед үүнийг нь ёслон тэмдэглэж баярлан дурсацгаах болсон байна. Мөнхийн эзэн Мойсе Аарон хоёрт хэлсэн нь дээгүр өнгөрөх баярыг ёслон тэмдэглэх зааврыг би хэлж өгье. Нэгдүгээрт харь үндэстний хүн та нарын энэхүү баярын зоогонд оролцож болохгүй. Харин худалдаж авсан харь үндэстний боолч нь хөвч хүндүүлснийхээ дараа баярын зоогноос идэж болно. Та нарын хамт төр сууж байгаа хүмүүс юм уу? Хөлсөөр ажиллаж буй гаднаас ирсэн зарцнаар чинь баярын энэ зоогонд оролцож болохгүй. Баярын зоогийг нэг л ам бүлийн дотор идэж дуусгах ёстой. Харин тэр зоогийн махыг нэг өрхөөс гадагш нь гарган зөөжүүл болно. Тэр махнаас үлдсэн ямар ч ясыг хугалж болохгүй. Израиль айл өрхвөр энэ зоогийг барих хэрэгтэй. Харин та нарын дунд оршин сууж буй гадны хүн мөнхийн эзний тогтоосон дээгүр өнгөрөх баярын зогт оролцъё гэвэл түүний гэр бүлийн бүх эрчүүд урдаар хөвчөө хөндүүлэх ёстой. Үүний дараа л тэр хүн энэхүү баярт оролцож болно. Тийм хүн нь түүнээс хойшод уугуул Израиль хүнтэй адилд тооцогдох болно. Харин хөвч хүндүүлээгүй эр хүн энэ баярт оролцохыг эс хориглоно. Уугуул Израиль хүн болон та нарын дунд оршин сууж буй харь үндэстнүүдийн хувьд энэхүү хууль нь яг адилхан хамаатай болно гэжээ. Мойсе Аарон нарт тушааж хэлсэн мөнхийн эзний энэ үгийг бүх Израильчууд ёсчлон дагав. Чухам тэр өдөр л мөнхийн эзэн Израилийн бүх овгуудыг Египтээс чөлөөлөн гаргасан болов. За үргэлжлүүлэн 13 дугаар бүлгийг хамт уншийе.
Мөнхийн эзэн Мойсед хандан Израиль айл өрх бүр анхны хүүгээ надад өргөн барьж байгтав. Учир нь гэвэл Израиль айлд төрсөн анхны хүү бүр Израиль малын анхны эр төл бүр минийх юм гэжээ. Мойсе Израилийн ард түмэнд хандаж хэлэхдээ Египт нутгаас гарч боолжлын үүрнээс чөлөөлөгдсөн энэ өдрийг та бүхэн сайн санацгаахтун. Мөнхийн эзэн хүчит гараараа та нарыг тэндээс тийхүү хөтлөн гаргасан учраас тэр өдөр хөрөнгөөр исгсэн талах идэж үл болно. Энэ үйл явдлыг Абиб сард болсон хэмээн тоолсов. Мөнхийн эзэн та нарын өвөг дээдэст андгаалж байсан ёсороо Хинан, Хит, Имор, Хив, Эвус үндэстнүүдийн оршин сууж буй эдээ цагаа бал бурмаар бэлгсэн тэр нутагт та бүхнийг оруулан газар нутгийг нь өмч болгон өгч сууршуулсан хонж гэсэн жилийн жил чуханхүү энэл сард энэхүү баярыг марталгүй тэмдэглэж байгтав. Тийхүү 7 хоногийн турш эсгээгүй талах идэж хамгийн сүүлийн өдөр нь мөнхийн эзнийг хүндэтгэх хурал хийж баярлан чуулцгахдав. Тэрхүү 7 хоногийн турш эсгээгүй талах идэж бай. Тэр үед хөрөнгөөр эсгэж хийсэн ямар ч юмыг гэртээ байлгаж үл болно. Мөн үүнчлэн оршин суугаа орчин тойрондоо ямар ч хөрөнгө байлгаж үл болно. Тэрхүү баярын өдрийг та нар өр хүүхдүүддээ тайлбарлах та. Мөнхийн эзэн намайг Египтээс чөлөөлөн нааш нь авчрахын тулд юу хийснийг нь би тэмдэглэж байна хэмээн хэлж байгтав. Мөнхийн эзэн нэгэнтээ та нарыг хүчит гараараа хөтлөн байж Египтийн дарлалаас мулталсан учраас энэ өдрийн талаар мөнхийн эзний зааж хэлсэн заавар бүхнийг цээжлэн тогтоож гар дээрээ тэмдэг болгон сийсэн мэт магнаа дээрээ дурсгал болгон тамгалсан мэт тодхон санаж байгтав. Та бүхэн энэ баярыг жилийн жилд тогтоосон цагт нь тэмдэглэж байх хэрэгтэй. Мөнхийн эзэн өвөг дээдэст чинь андгаалж хэлсэн ёсороо та нарыг Хинан үндэстнүүдийн амьдран суугаа нутагт оруулан тэрхүү газар нутгийг өмч болгон өгснийхэн дараа айл гэрт төрсөн анхны хүү бүрийг мөнхийн эзэнд өргөн барьж байгтав. Үүнчлэн малын анхны эр төл болгон мөнхийн эзнийх болно. Гэхдээ та нар түүнд өргөн барьсан хүүгээ буцааж авах ёстой. Малын хувьд бол илжигний анхны эр унгыг буцааж авахдаа оронд нь мөнхийн эзэнд эр төлөг өргөн барьж болно. Харин буцааж авахгүй гэвэл унганы хүзүүг хуглан нядалж байх хэрэгтэй. Хожимын нэгэн өдөр өр хүүхдүүд чинь үүнийг хараад эн чинь ямар утга учиртай юм бэ хэмээн асуувал мөнхийн эзэн хүчит гараараа бидний хөтлөн байж Египт нутгаас гарган боолчлын үүрнээс чөлөөсөн юм. Тэр үед Египтийн хаан зүрүүд хатуу сэтгэл гарган биднийг чөлөөлөхөөс татгалзаж байлаа. Тэгэхэд нь мөнхийн эзэн Египт айлын анхны хүү бүрийг Египтийн бүх малын анхны эр төл болгоныг өхүүлжүүлээ. Тийм болохоор би анхны төлөлтөөс гарсан эр малыг мөнхийн эзэнд өргөн барьдаг юм. Харин анхны хүүгээ би түүнээс буцааж авахын тулд өөр нэгэн өргөл өргөх болдог гэж хэлэгдэв. Мөнхийн эзэн бидний хүчит гараараа хөтлөн байж Египт нутгаас хэрхэн чөлөөлөн гаргасныг та бүхэн дурсаж гар дээрээ тэмдэг болгон сийсэн мэт магнаа дээрээ дурсгал болгон тамгалсан мэт тодхон санаж явах болтугай гэв. Египтийн хаан Израильчуудыг тийхүү суллан явуулахад хэдийгээр тэр нь хамгийн ойр дот зам байсан боловч ертөнцийн эзэн тэднийг Пилишет улсын нутгаар дагуулсангүй. Хэрвээ Израильчууд Пилишет мэтийн үндэстнүүдтэй байлдахаас өөр аргагүй төрвөл санаагаа өөрчлөн Египт рүү буцахаар завдна гэдгийг ертөнцийн эзэн мэдэж байлаа. Тиймээс ертөнцийн эзэн тэднийг тойруу замаар буюу цөл газраар дагуулan зэгсэн тэнгис рүү явуулсан байна. Израильчууд харин Египтээс гарах үедээ Египтүүдтэй байлдахад бэлэн байжээ. Түүнээс олон жилийн өмнө
Яаковын хүү Йосеф нас барахдаа Израильчуудаар нэгэн андгаа тангараг тавиулсан байв. Үүнд тэр хэлэхдээ ертөнцийн эзэн та нар дээр ирээд энэ нутгаас дагуулan гаргана. Тэр үед та нар эндээс явахдаа миний ясыг аваад гарах хэрэгтэй гэсэн ажээ. Тийхүү Мойсе Египтээс гарахдаа Йосефийн ясыг аваад явсан бол Израильчууд Сүхет хотоос гараад цөлийн захад орших Этем хотын дэргэд майхна барин буудалцгав. Мөнхийн эзэн тийхүү Израильчуудыг дагуулan явахдаа өдрийн цагт зам заахын тулд өмнө нь баган хэлбэртэй үүлэн дунд, шөнийн цагт гэрэл гаргахын тулд өмнө нь баган хэлбэртэй гал дунд байсан болохоор тэд ч өдөр шөнөгүй аялах боломжтой байжээ. Тийхүү өдрийн цагт болохоор баган хэлбэртэй харагдах үйл, шөнийн цагт болохоор баган хэлбэртэй харагдах гал тэднээс огт холдолгүй өмнө нь явсаар байлаа.